Ерөнхийлөгч Али Абдулла Салег огцрохыг шаардсан жагсаал цуглааныг тэргүүлж байгаа залуучуудын бүлэг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Абдул Раббу Мансур Хадиг нэн даруй шилжилтийн зөвлөлийг байгуулахыг шаарджээ. Бид Абдул Раббу Мансур Хадид 24 цагийн хугацаа өгч байна. Энэ хугацааг нэг цагаарч сунгахгүй. Бидний өгсөн хугацаа өнгөрөхөд тэрээр өөрийн байр сууриа илэрхийлэхгүй бол бид улс төрийн намуудтай хамтран зөвлөлийг байгуулна. Хэрэв улс төрийн намууд оролцохыг хүсэхгүй бол залуучууд шилжилтийн зөвлөлийг байгуулах болно. Улс орны олон жил удирдсан ерөнхийлөгч Сали эрх мэдлээ шийдвэрлэхээс удаа дараа татгалзсан нь Йеменд улс төрийн мухардмал байдал үүсэх шалтгаан болсон юм а. Өчигдөр нийслэл Сана хотын гудамж талбайд цугласан иргэд шилжилтийн зөвлөлийг байгуулахыг шаардсан байна. 6 дугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн ордон руу халдах үеэр Сали шархтаж эмчилгээ хийлгэхээр Саудын Араб руу явснаас хойш Йемен улсад гал зогсоох гэрээг хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм а. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар нийслэл хотод төвж цахилгаан эрчим хүч болон ус хомсдох аюул нүүлээд байгаа гинэ. Өмнөд хэсгийн Аби Амужид нөхцөл байдал хүндрээд байгаа юм байна. Учир нь өнгөрсөн сард лалын зэвсэгт итгэдүүд тус мужийн төвийг эзэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон зөрчил мөргөлдөөний үеэр 4 цэрэг Аль-Каида бүлэглэлийн 20 гаруй гишүүн амь өргөцсөн байна.